Нэгдүгээр булаг маань манай гол дүр төрийн албаны шалгалтандаа унаад арх ууж унтаад маргаашин сэртэл гэртээ биш мотел сэрснээр эхэлнэ. За тэгэл юу болсон юм бол гэртээ очоогүй юм байх та гэж бодоод юу ч бас угаалга өрөөрэй гэл ороод талент танихгүй царай тосч байхыг хараад шоконд орхон тэр. Тэгээ хэсэг хугацааны дараа юу ч басан тайвшраа нөхцөл байдлаа шинжлэе гэд судал орон дээр хоосон эмний хайрцаг бас амиа орсон тухай бичгтээ цаасыг хараад энэ биений эзэн нь амиа орсон гэдгийг ерөнхийдөө тогтоов. Энэ биений эзэн бичвэлдээс нь тэнэглэл дээрх одоо хүртэлх амьдралын товч түүхийг уншаад тэр хоёр хоёулаа өнчин байсныг нь мэдэж ав. Тэгээ шүгээг нь удаж төрөвчн дотроос нь иргэний үнэлгийг нь олоод энэ биений нэрийг Пак Мундэ гэдэг мөн 2000 оных гэдгийг нь мэдэж аваад эхлээд өөрийнхөө биеийг олъё. Магадгүй бид хоёрын бие солигдсон байх гэж бодоод гэрлүүгээ явах гээд хаалга онгойлгосон цас орж байх нь тэрэ. Цас ороход юу нь буруу байгаа юм бол гэсэн манай хүний шалгалтандаа оноод арх удаг өдөр нь 7 сард байсан юм байна лээ л дээ. Тэгэл юуж басан гараад мотелийнхоо ойролцоо интернет кафед Рамаа эдэнгээ өөрийнхөө сошиал хаягтаа нэвтрэх, дугаар лугаа залгах, их сургуулийнхаа бүртгэлээр нэвтрэх гээд жинхэнэ өөртөөгөө холбогдох бүхэл аргаараа үтсэн бүгд ийм хэрэглэж байхгүй байна гэд болсонгүй. Үүнийг хараад Пак Мундэ өөрийнх нь биед байхгүй юм байна. Бүр миний өмнөх би энэ ертөнцид оршихоо байсныг ойлгов. Манай хүний жинхэнэ нэрийг Рю Гану гэдэг бөгөөд дунд сургууль байхад нь аав ээж нь ослоод нас барснаас хойш хамаатан сатантайгаа холбоо барихаа байгаад найз ч гээд байх хүн байхгүй болохоор өмнөх биендээ харамсаад байх юм байхгүй юм байх уу. Тэгээ интернет орсон 3 жилийн өмнөх трендүүд болон айдлууд, тоглоомууд, зохиолууд байхыг хараад өөр биед ороод 3 жилийн өмнө ирчихлээ. Одоо яах вэ гэж бодож байгаад гэнэт миний бие солигдож болж байгаа юм чинь бүх юм боломжтой биз дээ. Хэрвээ энэ ертөнц гэсэн өөр ертөнц бол яах вэ? Тэгээд энэ нөхцөл байдал адал явдалд уран зөгнөлийн төрөл биз дээ гэж бодоод статус цонх гэд дуудтал статус цонх жигнэсээ гараад ирэх юм дэр. Гарч ирсэн статус цонхон дээр нь төвшин тэг, цол байхгүй, дуулах, бүжиглэх царай, шин чанар хязгааргүй потенциалтай гэсэн статуудыг хараад манай хүн дуу бүжиг царай гинэ энэ намайг айдал бол гээд байгаа юм байх та гэд бодтол статус цонх гинэт улаан өнгөтэй болж өгөгдсөн хугацаанд айдал болж дебют хийхгүй бол өхөн гэсэн бичиг гарч ирээд нэгдүгээр булаг дуусав. Хоёрдугаар булаг манай гол дүр өмнө нь их сургууль байхдаа айдлуудын зургийг дарж фэн сайтуудад зарж мөн голдог байсан тухай эсгээр эхэлнэ. Одоо ууруугээ буцахад манай гол дүр караокед дуулчихсан сууж байв. Анх удаа дуулаад 50 оноо автал анхны орлого гэсэн даалгавар дуслаа гэсэн цонх гарч ирээд төвшин тэгээс нэг болж нэмэгдээд 1 оноо ав. Үүнийг хараад манай хүн яг миний бодсноор боллоо. Дуусны дараа үнэхээр өсчихлөө гэд даалгаврын хэсэг рүү хартал 10 орлого, 100 орлого гэх зэрэг зөндөө даалгавар байхыг хараад тоглоом шиг юм аа гэж бодон авсан 1 оноогоо дуу гэсэн хэсэгт нэмэхэд дууны стат C-ээс C нэмэх болж өөрчлөгдөв. Үүний дараа ахаад дуултал авсан оноо нь 50-аас 80 болж нэмэгдэж хоолойч өмнөхөөс хамаагүй цэвэрхэн босныг анзаарав. Эдгээр өөрчлөлтүүдийг хараад л 365 хоногийн дотор дебют хийхгүй бол өхөн гэсэн энэ улаан бичгийг үнэн гэдгийг батлав. Тэгээд үнэн гэдгийг баталсан юм чинь мэдээж өхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Өмнө нь энэ үеэр болж байсан айдлуудын амьд үлдэх шоунд орохоор болоод үсээ засуулаад усчингээс гарав. Яг энэ үед TNT-ийн төв байран дээр энэ амьд үлдэх шоуны өмнөх улирлан замбраагүй болсноос болж нэр хүнд нь унаад одоо дараагийн улирлын зураг авалтыг хийх гэсэн шоунд нь оролцох хүмүүс нь бүрдэхгүй том жижиг бүх энтертайнментаас гуйгаад бүтгээ байгаад ажилчид бүгд яах вэ гэсэн байртай сууна. Найруулагч нэг ажилтнаа хайчхаа гэсэн бусд нь өдрийн хоолоо иччихэд гараад явсан гэхэд найруулагч ахаад л тэр газар руу яваа юу гэв. Буцаад манай гол дүрийн талд өсчингээсээ гараад крокет дуулж байтал нэг танихгүй эмэгтэй хаалгыг нь тогшоод нэрийн хуцаа өгөөд чамайг сайн дуулдаг гэж бодож байна. Нэр чинь хинбэ гэхэд манай хүн тэр өгөөш авчихлаа гэж бодож байгаагаар 2 дугаар булаг тусна.